Амгалан байж ирвэ. Тайван амгалан байна. Бөгөөд дээр нөгөө бараг сарын өмнө байхаа миний нөгөө цуглуулсан 11-ийн эхний 5-ыг нь ярьсан. Тэгээ одоо болохоор би нөгөө үлдсэн 5-ыг нь бэлдээд мэдээлэл цуглуулчихсан байгаа. За. За эхнийх нь болохоор сансрын гэдэг нь яаж байгаа вэ? За эхнийх нь болохоор сансын үлэг байна. Тэгээд энэ нь болохоор агаар мандлаас гарч сансарт нисэх тэнд ажил гүйцэтгэлээ бүтээгдсэн тусгай төхөөрөмж гинэ. За сансрын хөлөг. За өөд нь бол хэлсэн шүү дээ. Усан онгоц, усны хөлөг, төмөр хөлөг гэж тайлбарлаж байсан тийм үү? Тийм. Тэгвэл сансрын хөлөг гэдэг нь утга нь юу ажиллах вэ? Сансарт за үндсэн зорилгууд нь болохоор хүн тээвэрлэх, судалгаа хийх, хиймэл дагуул зөөх байрлуулах, тэгээд алс гараг сансар орчныг судлах гэсэн иймэрхүү зорилтуудаар сансрын хөлөг бүтээв. Сансар гэж юу гэсэн үг вэ? Сансар гэдэг нь одоо энэ агаар мандлаас гараад хязгааргүй өргөн уудам одоо гараг ирэхсээр дүүрэн. Энэ нь бол хөрстөөс явах тээвэр юм байна. Тийм. За тэгсэн хөлөг. Сансрын хөлгийн жишээ нь болохоор сансрын буужин. Тэгээд энэ нь сансрын хөлгийг сансарт гаргадаг гинэ. Хиймэл дагуул сансрын хөлөг буцаж ирэх гинэ. За олон улсын сансрын станц сансарт удаан энэ нь болохоор сансарт удаан хугацаагаар байлт юм байна. Сансрын станц нь. Тэгээд онцлог шинж нь болохоор агааргүй орчинд ажиллах чадвартай, хэд халуун үтнийг төсвөлдөг, өндөр хурдтай. Хамгийн анх сансарт ниссэн хүн нь болохоор зөвлөлт холбоот улсын Юрий Гагарин гэж хүн дэлхийг нэг тойрсон юм байна. 1961 оны 4 сарын 12-нд сансарт ниссэн. Тэгээд үүнийг дараа энэ тухайн үед нөгөө Америк тэгээд зөвлөлт холбоот улсын оронд хүйтэндээ өрнжсэн болохоор тэгээд Америкчууд нь барьцаад нэг хөдөлгөөгөө бид нар сан дээр газардна гэж залангуудаа тэгээд 69 оны 7 сарын 20-нд Neil Armstrong гэдэг хүн тэгээд хамгийн анх сансартаа газардсан юм байна. Үүнээс хойш 12 хүн сансартаа гинэ сарн дээр газардсан. Энийг асуумаар байна. Одоо энэ хөрстөөс гарч явахын тулд татах хүч ихтэй шүү дээ. Тийм. Тэр болгон дээшээ хөөрөө явчихгүй. Тэгэхээр энэ дээшээ гараад хөрстөөс гарах ямар зүйлс ашигласан гэсэн үг вэ? За нэг поем бичсэн байгаа. Энэ сансрын хөлгийн шатхуун гэд за энэ шингэн шатхуун тэгээд хатуу шатхуун гиперголик шатхуун гэд 3 шатхууны тусламжтайгаар дээш хөөрд юм байна. Шингэн шатхуун болохоор шингэн хүчил төрөгч болоо шингэн ус төрөгчийн нэгдэл тэгээд хүчтэй хяналттай орчин үеийн ихэнх буужинууд одоо иймэрхүү болсон гэж юм. Тэгээд хатуу шатхуун нь болохоор маш хүчтэй түлхэлт өгөөд тэгээд асаасан бол унтраах боломжгүй юм байна. Тэгээд газардахтаа болохоор бас олон янзаар нэг бидний музейд очиж байхад одоо нэг музей гэж юу юм? энэ эртний олдуур болоод тэгээд тийм түүхэн дурсгалт эд хогшил болоод зургнуудыг олон нийтэд таниулж мэдүүлэх зорилгоор тэгээд хүмүүсээс жаахан мөнгө аваад тэгээд үзүүлж тайлбар өгдөг тиймэрхүү газар. За ер нь бодох юм бол ном сум байна гэж бодъё. За. Тэр сум өөрөө нисэхгүй. Доороос дээш харууллаа гэж бодъё. Тэгэхин тул маш их хүч гарна да. Тийм. Тэгвэл үүнтэй адилаар маш их тесэрж дээш цойлно гэсэн үг байх нэ тэ. Тийм ээ. За өхөр бууцг нь гунан бууцг нь тэр хүртэл тусгай тесэрч дэлбэрэх дариумыг ашиглаж байж харагдаг шүү дээ. Тэгвэл шатхуун гэдэг зүйл нь бас тэгж түлхэх, тэслэх хүч байх нь. Тэгж ойлгож болох таа.
Монгол улсаас болохоор Гүр Арагчаа гэдэг хүн Орос Зөвлөлт холбоот улсын сансын нисгэгчтэй хамт 1981 оны 3 сарын 22-нд нисч ирсэн юм байна. Тэгээд энэ нь болохоор Азаас сансарт ниссэн тэр хүн Азаас сансарт ниссэн 2 дахь хүн болж түүхэнд бичигдэж үлдсэн. Тийм маш үнэтэй. Тэрнээс хойш монголчууд сансарт нисээгүй. Тэгээд одоогоор бид нар өөрсдөө сансрын хөлөг хийж чадахгүй. Сансрын хөлөг гэдгийн бүтцэн юу вэ? Бүтцэн Мотор хийдэг юм уу? Эсвэл ган төмрөөр хийх юм уу? Мотор хийх юм уу? Эсвэл цаасаар хийх юм уу? Навчаар хийдэг юм уу? Даавуугаар хийдэг юм уу? Ёстой энэ талаар бол юу ч харагдахгүй шүү дээ. Тэгэхээр тайлбарлаж л өгнө дөө. За. Тойрог замын сансын хөлгөө дахин ашиглагдах үед эсвэл нэг удаагийнх байж болно. Ихэнхийг нь нэг удаа л хөөрөх боломжтой. Тэгээд дахин ашиглах боломжтой дэлхийд буцаж буудаг сансын хөлгүүдийг далавчгүй сансын болон далавчит сансын онгоц гэж хоёр хуваадаг гинэ. Тэр хөлгийг юугаар хийдэг юм бэ? Дээшээ хөөрж нисгэж байгаа бол хөнгөн зүйл байх хэрэгтэй даа. Тэгээд өгөө тэтгэр нь нэг ашиглаад тэтгэр нь дандаа сансрын хог хийгдэл болдог. Хогоор хийдэг гэсэн үг үү? Зорилготой ячаад тэгээд сүүлийн үед болохоор буцаж ашиглагддаг зүйлээр. Тэгээд нэг нисгээл буцаагаад ирэх технологи хийгээгүй юм болов. Буцаж явахдаа нэг шүхрээ бууж муугаад иддэг байсан тий. Гэтэ нөгөө хөнгүүгээр явдаг тийм юмнууд идэг штеп. Судалгааны зорилгоо бүтэлдүүлж шууд хайчдаг. Хиндээ болохоор нөгөө амьтад нисэгдэг байсан шууд хүн нисэхгүйгээ за ийм байна. Хөнгөн цагаан хайрш гиний. Энэ нь жин багтай бат хөөхтүүл их бидэн ашиглан тэгээд титан гэдэг химийн элемент өндөр халуун далдтай адаг. Тэгээд нүүрс төрөгчийн шилэн композит. Энэ нь маш хөнгөн, маш бат. Тэгээд зэвэрдэггүй ган тэгээд. За тэгвэл төмрөөр биш юм байна. Хөнгөн зүйлээр хөөрдөг байх нь шүү дээ. Юу ямар батай бэ? Хөнгөн зүйл нисэх юм байна шүү дээ. Тийм. Хүнд зүйл бол төмөр ган орно. Тэр хэр барагтай дээш явах гэж хэцүү. Хайлш гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Хайлш гэдэг нь болохоор нөгөө химийн элементийг хайлуулангуудаа өөр элементтэй нэгтгээд Хоёр бодисыг хооронд нь хольж хөнгөн зүйл үүсгэх нэ. тийм. Готов. Жишээ нь зис цагаан тулаг хоёрыг холингууд холиод хоёрын хайш нь хөл гэдэг хөл гарч ирдэг. Гэх мэтчлэн юм байна. Бодис хоорондыг хольж хайлуулад өөр нэг зүйл болох нь шүү дээ. Өмнө нөгөө хүрэл зэвсгийн үе гэдэг шиг. Тийм. Эхлээд зис ашиглаж байсан чинь зис нь тийм бат бөх биш байсан болохоор нөгөө чулууга бүрэн алж чадахгүй. Тэгээд зис цагаан тулаг хоёрыг холиод тийм гаргасан. Хүрэл гаргаангууд хамаагүй бат бөх. Готов. Тэгээд сүүлдээ төмөр гарч ирээд тэгээд хүрэл нь халагдаад. За тийм зүйлээр тусгайлан нисэж удирдуулж явдаг байх нь. Ямар нэгэн зоригтой байхын тулд замдаа саатах газар хэрэгтэй болно. Тэрийг юу гэсэн гэлээ? Сансрын станц. Дахиалгадаад. Сансрын юу гэх вэ? Сансрын байрлах бууц гэх юм. Өртөө юм болов. За өртөө гэвэл дээр юм байна. Тэгэхээр энэ хөрстөөс түлхэгдээ дээшээ хөөрлөө. Одоо тэр тусгай бодисоор яг л их буу бодож байгаа шиг байх нэ. Тийм. Тэгж дээш явсаар Агаар мандлыг нэвтлэн. тэрийг нэвтлэх юм бол таталцахгүй байх нэ. Агаар мандлыг болохоор 5 ангилдаг. Тэгээд гадаад мандал нь болохоор сансаас ялгаагүй. Тэгээд ус төрөгчөөр дүүрэн тийм газар байт юм. Тэгээд тэрийг л нэвтэлжүүл тэгээд сансад гацсан гэдэг. Тэгэхээр тодорхой ямар нэгэн хүч гаргах шаардлагагүй юм байна, тийм үү?
Эсвэл тэндээ хүрээл болчих юм болов. Тэндээсээ цаашаа дээш. Тэгээд цаашаа яваад өртөөн дээр очих юм байна. Тэндээсээ хэрэгтэй зүйлээс хэлбээд одоо юу гэдэг юм бэ? Тэжээл тэслэх тэр зүйлээ аваад түлхэг тэр нь тесэрснээр түлхэгдэж явна гэсэн үг мөн үү? Тийм байна. Өвөө би сонсож нэрч үзээгүй шүү дээ. Гэхдээ ядаж өвөө нь бол энэ талаар ямар ч юм мэдэхгүй. Тэгээд ойлгох гэж хичээж байна шүү дээ. Тийм. Эрэл хайгуул судлах байх нь ч одоогоор жоохон болохтой юм а да. Хүн гэдэг их сониуч юм шүү дээ. Энэ л бусдаас ялгаатай болгодог хэрэг. Сониучрах нь ирнэ хайн. Тань. Сүүлдээ тэгвэл наад зүйл чинь улам хүчрхэг болчих болох юм. Заавал хүний ертөнц нь энэ хөрсдийн хүний тоон ихтлээж гэх юм уу? Хоол ус унд хүрэхгүй нэ гэдэг ч юм уу аргагүй байдал үүсвэл та нар тэндээ очиод аж төрсөн ч болохоор болж байгаа юм байна шүү дээ. Ангараг гаргийг колоничлно гэж яригдаад байгаа. Дахиад гадаад үг. Эзэгнэх юм уу? Одоо тийм зүйлээр яваад тэндээ эзэн суuna гэсэн үг үү? Тийм. Энд чи хүмүүс амьдардаг байсан бол тэр хүмүүсийг нь хөөж туугаад дээр нь тэлэх байсан гэсэн тийж хүн амьддаггүй тэгээд нөгөө тэр байгалийн баялаг нөөцүүд бол нэлээх байгаа. Хөрсдөд өөрийн гэсэн эргэлдэх хүч байдаг дээ бод. Хэрвээ тэнд хөрсдөөс байгаа зүйл нягтаасаа гараад байвал яах вэ? Тэгвэл хөрсчөнд нягт биш болно гэсэн үг. Тэрнээс хамаарч эргэлт нь хурцсаж байж болно гэсэн үг. Тэгвэл нягт дээр нь гадны өөр гаригаасаа бас нягт ихтэй зүйлийг оруулаад байвал яах вэ? Тэрний хөдөлгөөн удаашрж эргэлдэх явцаж гажиж болох юм. Тэгвэл сайхан зөөвөрлж тээвэрлэх ажлыг хэрэгжүүлж л байгаа юм байна. Явцын дунд бүрэл амар болох үз. Энэ хорвоо цагаа толвол хиймэл зүйл гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар ийм тийм гэж ямар нэгэн бодисыг нийлүүлж байж одоо та нарын нэрлдэг эд зүйлийг хийдэг шүү дээ. Энэ нь жинхэнэ энэ нь болохоор тийм гих боломжгүй. Яагаад гэвэл оргуу хоосноос бий болоогүй шүү дээ. Оргуу хоосноос шууд нэг зүйл бий болгосон юм биш байх. Бүх юм энэ ертөнцийн хөрсдөөс бий болж нийлүүлсэн байна гэж ойлгож болох. Нэр нь өвөд нь бол харагдаж байна. Сайн хөгжвөл заавал тэр ойрхон газрууд биш. Өөр цаадхуудаар явж болно шүү дээ. Өөр амжилттай гарах ч юм уу тиймэрхүү газруудаар уу? Тийм ээ. Өөр нартай оршихуун зөндөө бий. Тэр болгон руу одоогийн болох байдлаас ч илүү маш хурдтайгаар тойрж болно шүү дээ. Гэхдээ юунд төсгөлж ямар арга барил хэрэглэх вэ гэдэг бол сонирхолтой. Тэгтээ нөгөө тийм хоёр өөр гарагийн тийм иргэншлүүд хоорондоо уулзах ясгүй гэж та дээр хэлж ирсэн санагдав. Уулзах гал үзнэд. Ямар хөө байх юм бэ? Дайнлуулах үз өөр яах вэ? Хэн илүү чадвартай нь ялж шүү дээ. Нэгээс нөгөө рүү шилжих чадамж нь та нарын одоо хідэн үеэрээ наслах наснаас ч хол зай гэсэн үг юм. Однууд ер нь асар олон жилийн зайд шууд Гэрлийн жил гэж юу лээ? ингээд тухайн одноос гарч байгаа гэрэл биднэрт эндээс харагдахтаа болохоор заав гэлцсэн байж. Гэхдээ одоо жишээ нь 433 жилийн өмнө жишээ жилийн цаана байгаа бол тэр одоо бидний энд чи харагдаж байгаа гэрэл тэр одноос 433 жилийн өмнө гарсан гэсэн үг. Гэрэл нь үү? Гэрэл нь тийм. Тэгээд явсаар агаад биднэрт харагдаж байгаа. Тэгвэл хамгийн түрүүнд та нар мөнх наслах хэрэгтэй юм байна. Дор хаяж 500. Тийм хэмжээнд төрүүл
Бид нартай болохоор хамгийн ойр байдаг од нь өмнөд хаалганыг ялгаан гэд нийтдээ 4.2 жилийн зайд байдаг. Тэд харагдаж л байгаа бол тэд амьдрал байна л гэсэн үг шүү дээ. Тэгж бодож үзсэн үү? Өөрөөсөө эрчим ялгаруулж тусгаж байна шүү дээ. Тэгвэл та нарыг тэндээс харахад бас юу харагддаг бол? Гэхдээ энэ однууд чинь нартан дээр чинь амьдрах боломжгүй дандаа шатсан байхад байна. Тэгээ хажууд нь юм байдаг юм байгаа дээ. Тойроод олон гайгүй. Шууд л тэн дээр очиж бодох юм. Тэн дээр очиж яах юм? Шүн очихгүй юу? Унтарсан байх юм билүү? Наран дээр шинүүнаа. Оо нэрээ юуснаас сан дээр юу гэдэг юм бол Сар гэдэг нь бол ер нь бол энэ хөрсттэй төстэй. ингээд нэг гариг иж мөргөө тэгээд 2 сар дэлхийгээс жаахан салаад сар үлсэн гэж таамаглаад байдаг. Асар олон жил юм. Тэр бол домог юмар бол байгаа. Ямар ч байсан энэ ертөнцийн нэг хэсэг мөн. Тэгэхээр энэ ертөнцийн зарим юм хийж очсон байж магадгүй. Салах үед. Цөлөг төгсдөд гэж нэрлэдэг шүү дээ. Цөлөг. Цөлөгцсөн хатан гэж нэрлсэн ч болдог. За одоо. Ягаад цөлөгцсөн бол? Гэрэл үүсэж ертөнц бүрлдсэн ч сайн муу хоёр хүч үргэлж тулдаг. Энэний шалтгаан гэж ойлгол илүү амар биз. Сарыг мөн шоронч гэж хэлдэг. Ягаад? Хар хүчний шорон. Хар хүчний эзэд болоод гэрлийн эзэд хоорондоо тулалцсаар гэрлэн дийлж тэднийг цөллөгт явуулсан гэсэн үг юм. Сарны бүтц гэж юу байна гэж байна? Саруу дээрээ баахан тогоонуудтай байгаад байдаг. Гадраг дээрээ. За. Тэгээд ер нь яг дэлхий шиг татах хүч сайтай биш. Жахан жингүүдээ тэгээд сан дээр бонгод хөөрөө үсээ явж идэг. Харин тэр байгаад байна шүү дээ. Тэнд тэгвэл гатуу зүйлс байж л таараа гэсэн үг. Одоо та нарын харуул яас. Баахан л зүйлийн холимог байх ёстой даа. Удаа дээр нөө хар хүчнийхэн төмөрнөөс хашилдаг гэд тэгээд тэр төмрүүдээр нь бас тэр сан дээр хожиж идэг. Саран авахаа гэж ярьдаг шүү дээ. Аха. Тийм цайхан бас эрчим ялгаруулдаг та нар мэднэ. Нэрээ ингээд орой унтж байгаа саныг л тусангууд муу ёр гэдэг байдаг шүү дээ. Тэгээд саны хэлнээс тэрийг аяараа нэрж өгнө. За сансрын хөлөг гэдэг дээр байгаа шүү дээ. аха.
ингээд ирж очиж танихад жоохон хугацаа алдаад байгаа маа да. Тэгэхээр арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Оюун ухамсарын төвшинг өөрчлөн эдэлж хэрэгжилж байгаа зүйлийг оюун ухамсар хөгжөөд ирэхээр дагаад маш энгийн бөгөөд амар болж болно гэсэн үг юм. Хүн хит их яарад байж болохгүй. Харин уггүй хичээгээд байвал сар байтугай цаадахын цаадах хүртэл тань мэдэж болно гэсэн үг. Маш богино хугацаанд. За тэгвэл их сайхан нээлт хийсэн байна. Хэрвээ энийг ашиглаад хэмжээнд нь хүргвэл тусгай орчин бүрдүүлж өмнө хэлж байсан да хиймэл нар юм хүн бүтээж байна гэж. Тий. Тэрийгээ турших нь шүү дээ. Тэнд тусгай өөрийн гэсэн хөрсдийн ертөнцийг бий болгож болох юм гэсэн санаа байна. Амьгүй газар дээрч амьтай мэт тойрог үүсгэж түүн дотор хамгаалж болох юмаа гэсэн санаа юм уу да. Тэндээ нартай, өв сургамалтай, гол устай байх ч юм уу. Бий болгож чадах уугүй юу гэдэг асуудал байна. Тэгж санагдаж байна уу? Заавал амьтай өөр оршихуйтай дайтаж эзэлснээс шин зүйлийг бий болгож түүнд оролцох нь бас чухалч байж болно шүү дээ. Тэгж санагдаж байна уу? Хэрвээ чи энэ талаар сурч мэдсэн эрдэмтэй нэгэн бол яах вэ? Энэ их маш олон хүн амын заримын тэнд аваачаад сайхан амьдруулж болох юм гэж бодох уу? Тий. Тэгэхин тул тэдний орчныг бүрдүүлэхийн тулд бид ингэх ёстой ч гэдэг юм уу? Би арга олох ёстой ч гэдэг юм уу? Ингэж сөвөгчилж ирж хайсаар л юу өсөх вэ? Шинэ өөр газар амьдарч болно гэсэн үг. Одоогоор хөлөг мэттэй жоохон болохтой мэтэл сонсогдож байгаа ч үнэхээр өр өгөөжтэй бөгөөд ирээдүйтэй нээлт байна. Жадвал бидний оршдог газар ч яваад очих юм билүү? Тийм байна уу? Эхийн тулд ухамсар оюун сэтгэмж ямар байх вэ? Өндөр. Тийм ээ, өндөр. Арга болоод билгийг хослуулсан. Ер нь тийм юм. Энэ хорвоог танин мэдж байгаа. Дээрээс нь гаднах ертөнцийг танин мэднэ гэдэг бол та нарын насыг уртасгах бас нэг арга барил юм. Та нар энтхийнхээ юмыг мэдчлээ. Одоо тэрийг ойлгох хэрэгтэй байна. Ингэж ямар байна гэдэг нь хүний насыг одоо хөрсдийнхэн насыг ихээр 1000 ч юм уу 100000 ч юм уу болоход маш том танин мэдхийн зорилго байх ёстой гэсэн үг. Хэрвээ хүний нас уртчих бол энэ тэр зүйлсийг танин мэдхэд илүү дөхөн болно гэсэн үг. Тийм ээ. Өнөөдөр түүн насаа устгах хэрэгтэй юм. Өнөөдөр Тийм том зорилготой хүн чинь нэг 100 нас энтрүүл юу ч юм шиг санагдана шүү дээ. Том зорилго бол том цэник гэсэн үг. Том зорилго гэсэн үг. Тэр нь оюун ухаанаар боловсруулагдаж та нарыг зохицуулна гэсэн үг шүү дээ. Тэр та нарыг тийм юм
биедээ хэлэх нь шүү дээ. Одоо тийм байгаа. Тийм учраас зүрхэн тэгж ажил, одоод нь ингэж ажил, өөр нь ингэж ажиллаж гэдэг юм уу. Үүрэг даалгавар өгдөг байх нэ гэсэн үг. Эд эрхтэн бол маш нарийн зохицуулагддаг хүч юм шүү дээ. Тэр ойлгож байна уу? Хүн заавал шившлэг эсвэл дом үйл хийлгээд удаан залуугаараа байх нь биш юм. Маш том зориг, маш том эрэл хайгуул бас өөрийн хамааралтай хичээл зүтгэл хэрэгтэй. Тань мэдэх тусам чи нэг атраа нэмнэ гэдод. Тэр нуугдж байсан, харанхуй байсан мэдээллүүд нэг нэгээр ойсон нээгдэж явна. Тэр үе чи хизээ яах вэ? Галыг усыг бүх юмыг эзэмдэж харьцах бүрэн чадвартай болсон байвал яах вэ? Ямарваа нэг дүрсийг ховиргож өөрчилж бид нар гал усыг уснээрээ өдөртөж чаддаг боломж чадсан. тийм ээ. Ингээд усыг хөдөлгөөж ч юм уу эсвэл өөртөөсөө гал гаргаад тиймэрхүү чадвар. Тийм байж болно шүү дээ. Оо. Гэхдээ хүний эрэл танин мэдхүйр хоёр туйлтай байдаг шүү дээ. Нэг бол бусдыг алж хөнөөж устгах тал руу олцдог. Нөгөө тал нь болохоор аварж инрэх сайн сайхныг түгэх гэсэн хоёр арга барилын нээлт бий болдог. Энэ зөвхөн хүний сонголт байдаг байх нь шүү дээ. Хэрвээ хүн эрх мэдэл болоод шунал зэргээсээ үүдэж нөгөөгөө ад үзэж мөчөөрхөж эхлэх үеэс л тэр нээлт ухаарал гэдэг зүйл оньсон хаагддаг байх нь шүү дээ. Гацдаг. Нийтийн хөгжил шууд гацна гэсэн үг. Тэгэхээр өөртөө тэр шунал тэр эрх мэдэлтэй болох хүслээ дараад тэгээд бусдын төлөө байх бол тэр оньсон хаагдахгүй. Хөгжиж явах нь шүү дээ. Дараагийн хаалгын түлхүүрийг олно гэсэн үг. Ер нь хүнийг занад зөвхөх, алах, за өөр яадгийн гутаах, эргэн тойрондоо тэр дараа болох энэ болгоноос та нар юу мэдэрдэг вэ? Сөрөг эрчим мэдэрдэг шүү дээ. Харин инээж баясан жаргаж хийж үтээж ялтаа тэмдэглэх түүнд чи өөрөө хийгээгүй ч тэдний дунд асар жаргалтай болдог биш үү? Тийм. Сөрөг эрчмээр автах тусам хаалтанд орж хөгжил зогсдог гэсэн үг. Тэгээд ойлголоо. За, сансрын хөлөг гэдэг зүйлийн чинь талаар ойлголоо. Яагаад тэгэхээр өмнө нь нэг өөр шатхуун газрын тос гэж ярьж байлуу да. Тийм. Газрын тосыг нь би тайлбарлаад өгөх үү? За яг ер нь өвөө нь ойлгосон. Ерөнхийд нь ойлгосон. За дараагийн сэдв юу вэ? За дараагийнх нь атомын цахилгаан станц